Гарган бидэнтэй ярилцаж байгаа танд их баярлалаа. Discover Mongolia 2015 энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд таны зүгээс зарчмын ямар гол асуудлуудыг хөндөхийг зориув? Таны хувьд бол мега төслүүд дэх алдаа оноо сэдвээр ихтгэл тавьж байгаа маань шүү дээ. Яг нэгдүгürt энэ арга хэмжээ бас дэлхийн эдийн засагт нэлээд домдонсолгоо үүссэн сонин нөхцөл болж байгаа. Ялангуяа хятадын үнэт цасны зах зээл дээр маш том уналт гарсан. Тэр уналт нь бол зөвхөн хэдхэн хоногт болсон уналт нь манай одоо оюутлоготой харьцуулах юм бол бараг 520 оюутлоготой тэнцэх хөрөнгө мөнгө ингээд шатаад алга болчихж байгаа байхгүй юу? Дээр нь дэлхийн төв банкуд бас бодлогынхаа хөөнүүдийг нэмсэн байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу болж байна вэ гэхээр мега төсөлд мөнгө олоход бол улам бүр хэцүү болж байгаа. Хатуурж байгаа, санхүүгийн нөхцөл байдал хүндэрж байгаа, эдийн засгийн байдал хүндэрж байгаа ийм нөхцөлд энэ хурал болж байна л да. Тэгээд бид нар яг Монголд хэрэгж байгаа мега төслүүдийн одоо байдал ямар байгаа гэдэг ерөнхий үнэлгээ өгье гэж ингэж бодсон. Миний хувьд бол энэ хурал дээр нэг 3 мессеж өгье гэж бодож байгаа. Нэгдүгээр мессеж нь юу гэхээр бид мега мөрөөдөл гэж байна, мега хөтөлбөр гэж байна, мега төсөл гэж байна. Тэгээ бид нар бол мега төсөл гэдэг нэрийн доор одоо арга зүйн сайн мэдэхгүй их олон юм холж утгаж байгаа байхгүй юу? Мега мөрөөдлөөс хүртэл холж утгаж байгаа тийм. Тэгэхээр ийм байдлаар явах юм бол мега төслийг өөрийн хөрөнгө мөнгө босгоход бол хэцүү болно гэдгийг би хэлэх гээд байгаа. Нэгдүгээр мессеж нь бол хоёр дахь нь бол альва мега төсөл бол хөрөнгө оруулагчдын хувьд үр ашигтай байх хэрэгтэй. Тэр үр ашигтай байх үзүүлэлт бол манай өнөөдөр яригдж байгаа асуудал дотор том муу анхаарж байгаа. Хэрвээ үр ашиггүй байх юм бол хөрөнгө оруулагчид мэдээж хөрөнгө мөнгө босгоё, төслийг явуулъя гэсэн болцоо бол хумигдана. Тийм учраас энэ талаар би анхаарал хандуулъя. Энэ бол миний 2 дугаар мессеж. За 3 дахь мессеж нь бол ер нь бол мега төслийг боловсруулахдаа бид нар суурь судалгааны алдаа их хийж байгаа. Тэ. Суурь судалгааны алдаа бол мега төслийг унахад хүргэдэг. Ер нь бол дэлхийн хэмжээнд судалгаа жил бүр хийж байгаа л да. Тэгээ 800 мега төслийн судалгааг хийдэг Independent Project Analysis Institute гэж байгууллага байна. Тэгээ энэ байгууллага хийсэн судалгаагаар бол жил болгон 800 мега төслийг ингээд аваад судлахад ер нь бол 20% нь бол суурь судалгааны алдаатай байдаг. Гэхдээ суурь судалгааны алдаа хийгээгүй төслүүдийн бараг 60% нь бол мега төсөл унжээдэг. Тэгэхээр одоохондоо бол мега төсөл бол баялаг бүтээгчээсээ илүү баялагийг сүйтгэгч, санхүүгийн баялагийг сүйтгэгч ийм хэлбэртэй байгаа байхгүй юу? Тийм учраас мега төслүүдийг амжилтанд хүргэхийн тулд нэгдмэл арга зүйтэй энэ мега төслийн ухаанд суралцах явдал аюул чухал байгаа. Би энэ асуудалд өнөөдөр энэ хуралд оролцогчдын анхаарлыг хандуулъя гэсэн юм бодолтой. Та бас хэллээ. Мега төслийн унах гол шалтгаан бол суурь судалгааг дутуу хийснийхээ. Тэгвэл бас Монголын томоохон одоогийн яригдж байгаа мега төслүүдийг хугацааны хувьд бас процессын хувьд, процедурын хувьд ер нь яаж шийдвэрлэх ёстой юм бэ? Бодитоогоор таны бас төвшүүлж байгаа санал юу гэдэг вэ? Өөрөө их том асуудал учраас их олон асуудлууд байгаа. Би зөвхөн энэ удаагийн хурал дээр анхаарал хандуулах 3 асуудлын тухай л ярьсан. Ер нь бол цаашдаа бол мега төслийг боловсруулах арга зүйд суралцах явдал гэж чухал. Дээр нь мега төслийг хүн хийдэг болохоос биш байгууллага хийдэггүй. Энэ зарчим байна. Тэр утгаараа бол мэрэгжлийн сайн боловсруулагчнуудтай бэлтгэх, тэднээс амжилттай чадах баг боловсруулалт сурах явдал бас аягүй чухал байна. Ерөнхийдөө хэлбэл ийм л юм. Өгөөжийн хувьд бас тодорхой асуухыг хүслээ. Мега төслүүдийн хувьд Монголын мега төслүүдийн хувьд өндөр өгөөж хүртэх боломж хэр байдаг юм бэ? Ер нь олон улсын жишгт мега төслүүдийн хувьд өгөөжийн түвшин 2 оронтой тоонд байх ёстой гэдэг юм уу, тийм шалгуур байдаг шүү дээ. Энэ тал дээр ямар харьцуултыг бас гаргаж болох вэ? Тийм. Өнөөдрийн яригдж байгаа төслүүдийн хувьд бол би энэ харьцуултыг товчхон хийлье гэж бодож байна. Тийм. Яг өөрөө зөв хэллээс өнөөдрийн дэлхийн санхүүгийн орчин дотор хөрөнгө оруулагчдын одоо сонирхлыг ингээ бодолцоод аваад үзэх юм бол альва мега төслийн дотоод одоо хөрөнгө оруулалтын өгөөж бол 2 оронтой тоонд байх хэрэгтэй. Тэгэхээр 2 оронтой тоо гэсэн энэ шаардлагыг хангаж байгаа төсөл бол манад их цөөхөн. Өөрөөр хэлбэл 2 оронтой тоог хангаж ээж
хамгийн энгийн шаардлага, бизнесийн шаардлага нь хангагдж байгаа. Тэр нь тэгэхээр зах зээл дээрээс, санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босох хөөцөлтөх болцоо нэгж гин гэсэн үг байхгүй юу? Голцоо манайхан ямар алдаа хийдэг вэ гэхээр голцоо нийгмийнх нь ач холбогдол, нийгмийнх нь үржлэгийг хараад байдаг. Энэ байдлаар бол мега төслүүд бол цааш явахд бас хэцүү гэж хэлмээр байна. Нэгэнт мега төсөл ярьж байгаа хойно бас танаас 5-7 болон оюутлогоо төслүүдийн талаар асуух байж чадахгүй. Тэгэхээр манай улсын хувьд ер нь 5-7 төслийн хувьд хэрхэн шийдэгдвэл одоо хамгийн үржүүлэгч нөлөө өндөртэй гэж таны зүгээс харж байгаа вэ? Та товчхондоо дүгнэж хэлэх. Тэгээ яг хамгийн их одоо олон түмний анхааралд орсон мэдээлэл нь ил байгаа яригдж байгаа төслүүдийг би гэрэл сүдэр гэсэн юм хэлбэрт оруулсан байж байгаа. Тэгэхээр биднэрт гэрэлтэй гэгээтэй харагдж байгаа юм байна уу гэж харах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ яг миний ойлгож байгаагаар бол хамгийн одоо гэрэлтэй харагдах төсөл бол оюутлогоо далд уурхайн хөрөнгө оруулалтын одоо хийхээр болсон явдал бол Монголын хувьд бол асар чухал ач холбогдолтой. Цаг үеч олсон гэж би бол дотроо бодож байна. Яагаад тэгэхээр энэ хоёр дахь шатны далд уурхайн гэрээг хийгээд энэ төслийг цааш нь явуулах гиснээс хойш зэсийн үнэ дэлхийн зах зээлийн байдал улам хэцүү болж байгаа. Тэгэхээр бол бид түрүү хэлсэн зөвхөн хөрш хаттын хөрөнгөний бирж дээр мөнгө шатлаа шүү дээ. Үнэт цасны зах зээлийн үнэ. Тэгэхэд 520 оюутлогоотой тэнцэх мөнгө шатж байгаа байхгүй. Тэгэхээр ийм хүнд нөхцөл харин би бол цагаа болсон арга хэмжээ болчихжээ гэж ингээд дотроо бодож байгаа. Тэгээ хамгийн гэрэл харагдж байгаа төсөл бол мэдээж оюутлогоогийн далд уурхайн төсөл. Энэтэй холбоотойгоор дараагийн нэг чухал төсөл бол 5 толгой цахилгаан станцын төсөл байгаа. 5 толгой цахилгаан станцын төсөл бол боловсруулалт нь бүгд хийгдсэн. Хөрөнгө оруулагчид нь одоо шийдвэрээ гаргахад ойрхон болж байгаа. Энэ төсөл өөрөө цахилгаан станц гол нь оюу толгой төслийг эрчим хүчээр хангах юм. Цаг хугацааны хувьд нэг жоохон хоош тавигдаж явж байсан. Яагаад гэвэл оюу толгойн далд уурхайн ашиглалтанд орох юм уу, орохгүй мүү гэдэг асуудал байсан. Тэгэхээр оюу толгойн далд уурхайн асуудлыг шийдвэрлснээр ахаад Монголд 1 тэрбум долларын үнэтэй 5 толгой цахилгаан станцын төсөл хэрэгжих гэрэл харагдсан болцоо бий болж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн гэрэлтэй төслүүдэд би бол эднийг оруулчмаар. Дараа нь бол бас ахиц дэвшил гарч одоо найдлага тавьж болох төсөл бол 5 дугаар цахилгаан станц, Эгийн голын цахилгаан станц гэдэг төслүүд байна. За 5 толгой нүүрсний төслийн хувьд бол зүгээр нэг 3-4 сарын өмнө ч гэдэг юм уу 5 сарын өмнө бол байдал нөхцөл харж байхад бол магадлал бол харьцангуй өндөр байсан. Их хурл дээр энэ асуудлыг хилцэж явах үед би 5 толгой төслийн бүтэх магадлалыг 50% гэж хэлж байсан. Одоо бол энэ магадлал бол 10 хүрэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан энэ төслийг явуулах гэж оролдох ёстой, хийх ёстой. Тэгээд одоогийн байдлаар компаниудын төвшөнд төслийн параметруудыг бас бага зэрэг өөрчлөөд хийж болох нь үгүй юу гэдэг хэлэлцээр хийгдэж байгаа. Танд их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсан.